Манай нийт чинь Борнуур сумын төвд Үлзий бодрол хийд байгаа юм тий. Тэр хийдийн салбар бяцлал бүтээлийн чиглэлээр байгуулагдж байгаа хийд тий. Тий гол нь бүтээлийн сүм байна хамгийн голынх нь тий. Тэгээд нөгөө талд нь одоо энд босч байгаа нэг 3 4 давхар том өндөр сүм байгааз 21 м, 22 м өндөр юм тий нийтдээ. Энийг бол ерөнхийдөө алтан сүм гэж бид нэрлэж байгаа. Модон хийцээ алтаар шараад тэгээ сайхан маш гоё үдмжтэй сүм барих гэж байна. Энэ дотор Бурхан багшийн эренсрэл одоо төвд Монгол одоо энтхэгийн алдарт том лам нарын одоо биеийн одоо эрдэнэ болсон эренсрлүүдийг бүгдийг заална. Тэгээ энэ бол гайхамшигт одоо нандин шүтэний сүм болох юм зорилготой. Энэ дээр хадан дээр тэнгэрээс уусан сүм гээд жижиг сүм байгуулагдж байгаа. Иргэн тойрон чулуун одоо дөрвөн хүчтэнгийн сэлбэртэй тэгээд их том байгууламж бас хөөрхөн байгууламжтай авсаархан боловч гайхамшигтай гоё тий. Бурхан багш 33 он тэнгэрийн хорон залраад тэнгэрүүдэд ном номлоод ээжийн ачийг хариулаад зам төвж бууж ирэхтэн зориулсан намтрынх нэг хэсэг зориулсан түүх тий. За манай хийдийн араар тойроод нийтдээ одоо ингээд нэг км орчим мөргөлийн зам бий. Тэрүүгээр бараг 40 хэдэн сэлбэр бий. Чулуун сэлбэр. За хамгийн бага нь ихэд одоо метрээс наашгүй дээ. 10 м хүртэл том сэлбэрүүд байгаа. Монгол оронд одоо Бурханы шашин дэлгэрээд 2000 жил болж байна. Одоо бол 1000 гаруй сүм үйдийн туур байна. Тийм боловч одоо хад чулуугаар ингээд сэлтсэн юм том байгууламжууд бол одоо нэгийнх нь үзэгдэхгүй байна шүү дээ. Тэгээ мөргөлийн замын онцлог бол Бурхан багшийн намтар байгаа юм тий. Бурхан багшийн намтрыг 12 зохингуу гэж бид нэрлэдэг. Бурхан багш тэнгэрийн орноос зам төвж бууж ирсэн. Тэгээд ихийн умайд орсон. Тэгээд мэндэлсэн. Тэгээ ханхүү болж тийм ээ ертөнцид суусан. Тэгээ гэрээс гарч тойн болсон. 6 жил хатуу жил хийсэн. Тэгээ одоо бод зүрхэн залгаж бурхан болсон. Бурхан болоод номын хүрдийг эргүүлсэн. Номын хүрдийг эргүүлэхтэй холбогдсон олон зохингуу бие дотроо бол тий. Тэгээ хамгийн сүүлд нь лагшин насаа ажилласан. 80 наслаад 3 сараар насаа ажиллаад 81 сүудэр дээр таал хураасан, нирван дөрөв үзүүлсэн. Ингээ Бурхан багш маань зам төвд 81 сүудрийг зоглож амьтны төлөө орчлонгийн зовлон эцэслэж гэрэл дурх замнаад явсан. Энэ бүхэд зориулсан намтар байж байгаа. Хамгийн гол нь мөргөлийн замын маань онцлог бол энэ бүгд маань өөрөө тал нь байгалийн өөрийнх нь бүтээл. Одоо уугуул юм байна шүү дээ. Талыг нь би өөрөө нэмж чимж уралж өгсөн тий. Ингээ бүтсэн л их гайхамшиг байгаа. Тэгээд 1 км зам дотор энэ их том намтар түүхүүд нэг 10 20 алхаад ч юм уу 30 40 алхаад ингээ бүгдээрээ байж байгаа нь бол их гайхамшигтай. Тэгээд байгалийн урал нь тэр тэнд байж байгаа бүх юм нь тэр бүгдээрээ ингээ сайхан гоё текстэй байгаа нь их гайхамшигтай тийм ээ. Тэгээ засцсан. Тэгээ мөлхөд гарангуут нэг 7 линхоо байгаа л. Бурхан багш эхээс мэдлээд нэг 7 алхсан юм. Хаашаашгаа. Тэгээ амьтны төлөө бурхан болныг тангараг тавьсан. Хишгсэн газраас нь линхоо ургасан. Өгтөө өнөө умаа шиг том хад үйдээд. Тэрнээс нь одоо ингээ удахгүй ингээл бороо шороотой үед бол сайхан сарда 2 3 удаа ус мус гоож тэрнээс чинь бүр тийм. Яг эмхтэн өнөө умаа хүн сэлцсэн юм шиг. Дээрээ нэг мод ургаж яадаг юм. Тэгээ тэнд бол яг их болсон хамаг эмтэн гэж ярьдаг чинь хүн хязгааргүй төрөл авсан биеиндээ ээж болвол ёсол байгаа шүү дээ. Тийм учраас эмтэн болгоныг өөрийн урд насандаа их байсан гэдэг утгуунаар ээжийг шиг хайрлж хамгаалж амьтны зовлонг авч жаргалаан өгч чадах ийм одоо бод сэтгэлийг төрүүлж байж хүн чинь одоо хамаг эмтэнтэй барилцсан мүүлээ барддаг юм л да. Тийм учраас хамаг эмтний төлөө би бурхан болъё гэж бод сэтгэл төрүүлэх тийм утгуунтай. Тэгээ нэг 2 зүрсэн мод байгаа. Тэр дундуур нэгэ гараад энэ амьдралын үүдгээд тэгээ оронгууч нэг мэлхий шиг хад бий. Заан шиг хад бий. Юмбүү шиг хад бий. Матрын амгаас хилцсэн хад бий. Энэ болгон маань өөрөө учиртай юм чи. Ят мэлхий бол энэ бол ханхүү болоод ээжээс мэдлээд тэгээд ханхүү болж яхад ертөнцид хүн амьдарч яхад бол урт настай эрүүл сарвал байх хэрэгтэй. Энэ ят мэлхий билэгдэнэ. Заан шиг амар ам болон хүчтэнхээтэй байх хэрэгтэй. Заан хад билэгдэнэ. Энэ байгалийн өөртөө хад шүү том хаднууд. Юмбүү шиг хад бий. Дээрээ мод ургаж байгаа. Тэгээд өвс ургацсан, тогоотой тэр нь устай. Би дээр нь замбал бурхан сэлцсэн байгаа. Хүн ядуурл хоосорлгүй, илвэг дэлбэг тийм ээ идэх хуу хүмсэх зуухаар сайхан байх хэрэгтэй.
Энэ бүгдийг бүтээхэд тэр материал ам том сургаал өгч байгаа. Хилэнцээр биш ээ. Буйнаар энэ бүтээх хэрэгтэй гэж дээ. Хүн мөнгийг хоёр аргаар олно шүү дээ. Хар аргаар олж болно, хүн хураад, мэхлээ, заллаа тийм ээ. Угуул чивэр хөдөлмөрөөрөө тийм ээ сайхан буйнаараа бүтээж болно тийм. Тэрийг материал амдаг сургаж байгаа. Матер гэдэг амьтан чинь хүнийг 100 амьтан хүн хөлтөнд тавьдгүй амьтан тийм. Алж үйд дуустдаг. Түүн шиг та нар бурхны шашин буюу зөв номтой барилдах юм бол өхөн хөтөл чинь инэрлэр буюу зөв номоор хаяхгүй юм аа л гэж тийм баталгаа. Тиймээс зөв үзэл зөв амьдралаар тийм ээ хорвоо зөв амьдрахыг тэр материал гэдэг хад сургаж байгаа юм тийм. Тэгээ цаана том цагаан үгэн би 6 м том хад. Би зөвхөн нүүр гарын сэлсэн. Тэгээ энэ суганд нь том таяг нь болохоор амьд мод байгаа шүү бүр тий. Та нар очиод хараараа да тий. Тэр болохоор зэрэг одоо цагаан үгэн бол байгаль дэлхийгээ тийм ээ энэ чинь хайрлж хамгаалдаг газар усыг номт ганц эзэн юм тий. Бид байгалыг түргэмгийлэх биш, хүчрхийлэх биш, тэнгэрийн буудах биш тийм ээ. Энэ аргадаа, тайгаа цогцоод бид үр шимийг авах. Тэгж бид үр шим бид байгалийн өөрөө нэг хэсэг шүү дээ тийм. Тийм учраас альва нэгэн имийг бол сайхан зөгцөж шүтэж байж бид чинь энэ шүтгэн барилгын дундаа би зөв амьдрах энийг чухал тийм. Тэгэхгүйгээр бол энэ чинь альва нэгэн зүйлд тэгж хамаа бус хандна гэдэг бол энэ бол асар том аюул давуулдаг тийм. Тэрнийг хамгаалдаг, сургадаг гол бурхан юм л да тийм. Тэр энэ хэсэг бол ерөөсөө түрүүний дээд хэсэг бол бурхан багшийн мэндэлсэн зохионгуу тийм. Саний хэсэг бол ханхуу бол хорвоод амьдрах зохионгуу. Тэгээд цааш яг тэр хажуудлын хадан дээр нь бөөр арга яс болчихсон бурхан багш сууж байгаа. Хавирга нь хэрцээгээд ингэ сууж байгаа. Тэр бурхан багшаар бол ерөөсөө бурхан багш гэрээс гараад дараа нь Няранза мөрний хүн 6 жил хатуужл хийсэн. Маш их зовлогдсон. Юу ч ууж идэхгүй сүлдээ бүр ясаас болоод бараг үхлээ хатлаад ирээ тулсан л доо. Тэгэж ивтер хатуужлыг үзээд тэгээд тэрийг нь үзүүлж байгаа тийм. Тэгээд тэр болохоор зэрэг бурхан багш бод модны өмнө суугаад өнөө бурхан болсон юм. Тэр мод бол өөрөө бод модыг илэрхийлнэ. Тэр суур нь бол яг нь одоо чулуун одоо хүний тэр суудал чинь бурхан багшийн бод одоо очирч суурин буюу бурхан болсон суурлыг илэрхийлнэ. Тэнд бурхан болоод тэгээд тэр мөчөр нь болохоор номын хүрд болж ирсэн байгаас тэр нь бурхан болоод номын хүрдийг эргүүлснийг илэрхийлж байгаа. Тэр суурин дээр би одоо алтан шармал хүнээс арай том бурхан одоо бүтээгээ зална гэд одоо ажлаа хийж л байна л та тийм. Тэгээд доошоогоо сайхан ингээд уруудж байгаа. Уг нь хэцүү газар байсныг би шат хийсэн байна. Манайхан гулсдаг хад гээл нэрлэлсэн хүмүүс их олс барайл гулсал буудаг гэсэн тийм. Тэндээс хойш бол яг тэр шин бүгдийн оргилд хүрсэн хорвоог яалсан. Тэгээ одоо амьтны төлөөнийгөө зориулах гэж хорвоод бууж ирж байгаа. Тэр шат болт. За тэгээ сайхан буугаад ингээ ирэнгүүт чинь ингээ доошоо ингээ явангууд чинь нэг том 10 м том очрон бурхан бий. Наан би нэг бурхан багшийн 2 үлмийн мөрийг ингээ шулуундаа шилээ тавьчихсан байгаа. Яг бүтээн байгуулалт дуусаг байна л да. Тэнд эрт толгоноос суурах юм, шат юм, бүх юм хийн. Тэр нөхөө бурхан багш бурхан болоод эрт толгоныг үзүүлсэн юм. Шинийн нэг бар сарын шинийн 15-ны хооронд. Шинийн 8-нд Сэнтийн дороосоо очрон бурхны хувилгаж тэршүүдэн 6 багшийг дарсан юм бас. Буруу номыг дарсан. Шинийн 15-нд өөрийнхөө хөлийн уланд байгаа одоо хүрдээ хүмүүст харуулж, гэрэл цацруулж. Тэгээ одоо өөрийнхөө одоо тэр гайхамшигт одоо хүн ариусахаар бие цогц ямар болдгийг үзүүлсэн. Тэр бүгдийг харуулсан мэр тулгааны хэсэг тэнд байгуулагдах юм байна. Цогцоор. Тэгээд ингээд цаашаа ингээд явангуут нь нэг агуу үедээ агуу дотор тийм ялсан суурга бий. Наан хадан дээр одоо салсныг ивсүүлсэн суурга бий. Энэ бүгд маань бол бүгд бурхан багшийн намтартай холбогдсон. Салсныг ивсүүлсэн суурга бол хуургууд хоорондоо хагаралцсан, муудалцсан. Тэрнийг монголж буй шариб хоёр шавны ивсүүлсэн. Тэгээ ховргийн аймаг хизээч ингэж болохгүй гэдгийг бурхан багш түүгээр ойлгуулсан. Тэгээд тэр хадан дээр нэг том сүм байгааз тэр сүм дээр очиход 4 өчтөн ингээд тэнгэрээс буусан сүмийг бид нэрлэлсэн. Тэр нь бурхан багш 33 тэнгэрийн хооронд морлоо, дээжтэй номлоод тэгээд хорвоо бууж ирсэн тэр түүх агуу дотор бол өөрийнхөө насыг 80 нас сүйдлээд зооглоод 3 сар нашаа ажиллаад тэрэн дөрвөлн лагш насыг ажилласан сувраг бий. Тэгээ наан бурхан багш ингээд 10 м том хөвч байгаа бурхан багш. Тэгээ бурхан багш 81 нас өдөр дээрээ одоо Нярмандурыг үзүүл таал хураасан. Тэрний харуулсан том зохионгуу. Тэгэл ингээд бүх юм ингээд ингээд явахлаар бурхан багш намтар байгаа юм. Мөргөлийн зам бол. Тэгээ ерөнхийдөө манай нагалгийн сүм дээр тэр одоо том цагаан ливхан хүрд бий. Доор нь тэр
та нарын тэр зогсоолоос тийш өсгөхөд нэг том жижигхэн сүм шиг юм байна л да. Тэр бол 81 метрийн гүнээс гарч байгаа одоо дагалын аршаан гэдэг уснаас их авсан тийм аршаан байгаа юм тий. Тэг өөрө 20 булаг доороо нийлдэг. Тэнд одоо нэг жоохон далан бариад хаашаашгаа 100 м цөөрөн үүснэ удахгүй. Тэгээ хард замаас манай сүм хүртэл 7 км юм замаа сайхан засаад тэгээ ингээд аялагчдын сайхан мөргөлчдийн ая тухыг хангасан орчин гүйсгээд замаа засчвал хажуугаар нь жимсний мод тариад тэгээ сайхан гоё чинь жимсний мод яагаал тэгээ одоо цацагч хэрүүл сувдун гургуул галуу нугас дахиа гэж манай чинь туулаанууд хүртийн дидээс ч гэсэн одоо хүнтнээс айхгүй ингээд сайхан явж идэгэн штэ тийм уунал тийм. Тэгээ сайхан хөөрхөн хэрэмж иргчин хүнээс сайхан болцсомор тий. Тэгээ ингээд сайхан амар амгалан гоё юм байгуулч хийгээд бодож байгаа юм. Тэгээ одоо энтэйгээ холбогдуулаад энэ дээр хамгийн гол үйл ажиллагаа нь бол саний бүтээн байгуулалт юм да саний бол. Тэгээ лам нарын орон сууцаа шийдсэн байна. Тэгээ хэдэн цагаан хүүхэд ав сургаад дээрэс нь бясалгалын 11 жижигхэн байшин барих юм. Тэгээ энд ирж байгаа улсууд одоо бясалгал бүтээл хийгээд энд сараар тийм ээ 7 хоногооч байсан суух боломжийг хангаад тэгээ хичээл сургалт явуулах бүх нөхцөлийг нь хангаад тэгээ хамгийн гол нь хичээл сургалт нь бол бурхны шашныг бол бид амьдралдаа ашиглаад ач үрийг нь авдаг яг хэрэглээ буюу лайф буддизм гэдэг чинь амьдрал буддизмыг хэрэглэж одоо ашиг тусыг нь авах хэмжээнд сургалтыг явуулах тийм ээ нэг иймэрхүү зорилготой хүн өөрөөгөө танин мэдэх. Тэгээ бурхны шашныг бол мухар сохроор биш, ич хитээр биш тийм ээ. Эрүүл сарвал ухаанаар ойлгож амьдралдаа бодтой ашиглах энэ чиглэлээр бид нар одоо энэ бүх үйл ажиллагаа явуулах зорилготойр нь хийж байгаа. Хамгийн гол нь бүтээн байгуулалт маань хэдийгээр зорилгоны байгаа боловч нөхцөл сайхан байх хэрэгтэй. Бүтээн байгуулалт нь зөв байх хэрэгтэй, сайхан байх хэрэгтэй. Би одоо өөрөө урлагийн болохоор тийм мөрөдөд байгаа юм л да.